Сорабан сампан бол Япончуудын бий болгосон тоо бодох хэрэгсэл. Өргөн утгаар нь хэлбэл сорабан нь тоо бодох хэрэгслээр зогсохгүй хүн хөгжүүлэх соёл, хүүхдийг төлөвшүүлэн хүмүүжүүлэх арга. Хятадын Суаньпан, Оросын Шоты хэмээх сампангууд байдаг. Харин Японы сорабаны хувьд өөрийн гэсэн тодорхой дүрмтэй тоо бодож байгаа хүн өөрөө оюун ухаандаа төсөөлөн тоо бодох үйл явцын бараг талаас илүү хувийг өөрөө гүйцэтгэх шаардлагатай байдаг. Сорабанаар тууштай зөв хичээлсэн хүүхэд тоондоо сайн болоо зогсохгүй төвчээртэй анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлж чаддаг болно. Явандаа оюун ухаандаа эрдэм мэдлэгээ цэгцэлж чаддаг. Ямар ч шинжлэх ухаанаар хичээллэх суурийг нь бий болгодог байна. 83 сая 174,260 нэмэх нь 27 сая За сонсож байгаа зөв хариу хасах 35 сая 11,209. За сайн байна. Хариугаар зөв бүгд зөв болж байна. Ерөнхийдөө хамгийн тохиромжтой нас сорабангаар хичээлэх хамгийн тохиромжтой нас бол ерөнхийдөө 5 нас. Тэгээ 5 наснаас эхлээд хичээлэх нэлээ үр дүнтэй. Ерөнхийдөө бол сорабангаар хичээлсэн хүүхдүүд одоо маш олон чадамжуудыг төлөвшүүлж байдаг. Одоо хүүхдийн анхаарал маш сайн төвлөрдөг болно. Ной тогтоол сайжран, сэтгэн бодох болсон, баруун зүүн тарих тэнцвэртэй хөгжим гэдэг хүүхдэд одоо энэ төлөвшлийн маш олон чадамжуудыг бол хөгжүүлж байгаа маш тавар талтай. Манай ерөнхийдөө олон эцэгчүүд сорабан сампангаар хичээлэхээр хүүхдээ одоо энэ нэг математикийн хичээллээс сайжран манай хүүхдэд математикийн хичээлээр тусрагдаад байна гэдэг аягүй хичээлдэг байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө яг сорабангаар хичээлснээр зөвхөн математикийн хичээлэх болтгоо ерөнхийдөө бусад бүх хичээлүүдтэй чиг сайжруулах боломжтой байдаг. Мэдээж одоо юу гэх маш богино хугацаанд хүүхдүүдийн чадамжуудыг өндөр болоо хөгжүүлж байгаа л та. Одоо 4 жил хичээлээд одоо Монгол хамгийн анх удаа дангийн зэрэгтэй хүүхд төрүүлж байгаа гэдэг бол энэ одоо маш өндөр одоо чадамж хүүхдэд суулгаж байна гэсэн. Ерөнхийдөө бол яг сорабан энэ болохоор зэрэг Японы стандартын сорабан л байна л та. Гадуур ерөнхийдөө яг нэг сорабангийн одоо юу гэдэг нь 2 дахь 3 дахь жарнаас дамжуулж ирсэн. Тийм одоо сорабангууд бас байнараа хэмжээний хувьдаа богино жижиг хэмжээтэй. Яг стандартын сорабан бол одоо яг 23 мөртэй одоо манай хүүхдүүдийг хэрэглэж байгаа. Энэ сорабан бол яг Японы стандартын сорабан. За Монголд анх удаа Монгол сорабан сургалтын төвөөс сорабангаар хичээлэгч Баянмөкийн Баяр Баясгалан гэдэг хүүхэд маань одоо дангийн төвшинг хийж байгаа юм байна. За Японы сорабангийн холбооноос Баяр Баясгалангийн одоо шалгалтыг бодлогыг үзэж шалгаад за анзангаар бол 8 дугаар дан за сорабангаараа бодоход 4-р дангийн одоо төвшинг хангаж чадсан гэсэн ийм гоё батламжийг сая одоо явуулсан байна. За энийг одоо Баяр Баясгаланд ардуулж өгөө. За энэ бол хурдаараа одоо олон оронтой бодох тэрнгээрээ одоо Монголд бол нэг номероор одоо жагсаж байна гэсэн үг юм байна.